비에서 바로 상다 앞도 아와괴 단다 몽근 상다 몽글 Мөнгө шагналаа. Бэлгэл хин дээд бэлэн мөнгө авдаг гэсэн. 약간 딥진 Сүбэдэцгийн сайтаа хамтдаа ирэх үзэж та бүхэнд маш их баярлалаа. Сүбэдэцгийн сайтаас үзэж та бүхэнд шинэ жилийн баярт зориулан бэлдэж байгаа энэ жилийн баярын контентын маань ээлжид нэгэн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За бид энэхүү энэ жил баярын контентероос салбар бүрийн төлөөллийг бол үзэж та бүхэнтэйгээ уулзалж байгаагаа олоход таатай байна. Тэгээд өнөөдрийн маань зочин бол үйлчлэгээний салбарын төлөөлөл болсон Наслмаа эмээг баярлалаа. Тэгээд Наслмаа эмээгийн маань хувьд л үйлчлэгээний салбарт насаараа ажиллаж агаад гайн амралтанд гарсан ийм сайхан бурга баярлалаа. За танд өнөөдрийн мэнд хүргэе. баярлалаа. Чамд өдрийн мэнд хүргэе. За Наслмаа эмээ. Үзэгчтэй бас өөргөө танилцуулъя. За таны хувьд бол бас үйлчлэгээний салбарт ажиллаж агаад гайн амралтанд гарсан гэсэн. Яг хаана ажиллаж илаа эмээ маань? Солиод ордонд үйлчлэгч хийдэг байсан. Нандаа нэг ингээл үйлчлэгээ орохоор үзүр явдаг да тийм тэгээд оройд нь таслал тараагаад босоодоо оруулаад суулгаад тэгдэг байсан. Хэдэн жил хийсэн юм бэ? Би одоо баг 30-40 жил болсон. 40 жил хийсэн. 40 гаруй жил хийж байгаа. Яг энэ баруун дөрөн зоонд байдаг юм уу? Тийм мөн. Яг мөн. Тэгэхээр эмээ маань одоо бүх тоглолтыг үздэг байсан юм шүү. Үзэн. Тэр бол барайгүй л дээ. Гоё. Гоё шигтэй. Манай энэ ордон айгүй гоё. За ажлынхаа тухай таны ажлын онцлог, ажлын тань хамгийн сайхан нь бас юу юм бэ? Ажлынхаа тухай бас бидэнтэй хаваа. Манай ажил бол сайхан уу. Манай дараагаар бүгдээрээ бид нар сайхан үздэг. Бид нар одоо сайн үйлчлэгээндээ сайн гараад, сайн яваад, хүмүүнднийгээ гомдоохгүй тулд явдаг. Тэгээд оройд нь сайхан үйлчлээд өгдөө босуудаа гаргадаг. Зарим баярлаа гэж явдаг. Гол нь намайг танд баярлаа, гэлаалаа гэж тэгдэг намайг. Тий. Бид нар бол тэгдэг. Тэгээд оройн бид нар тарахад сайхан баярлаа явуулцдаг. Ер нь хөдөлгөөнтэй яв юм ээ. Эмээгийн маань. Хөдөлгөөнтэй. За ажил дээр ямар хүчтэй юм ээ? Зүгээрээ оцоо байхгүй. Байхгүй. Зүгээр. Эмээ маань одоо ямар шагналуудыг хүртэж байв? Шагналын тухай бидэнтэй хаваалцвал. Биээс бараг шагналаа. Аваагүй. Дандаа мөнгөн шагнал авдаг. Мөнгө шагналаа. Бэлгэл хин дээд бэлэн мөнгө авдаг гэсэн. Яг гоо төвчин л. Хэдэн хүүхэдтэй? Би 4 хүүхэдтэй. За хүүхдүүд маань тусдаа гацсан. 2 охин байна. Эмээ шинжлэр хаашаа явах гэж байгаа гэсэн бэ? Би шинжлэр энэ манай там хүү гэрүүлээрээ ээжтэйгээ намайг дагуулад энэ нэг их халуун газар байдаг шиг халуун газар уул явна гэсэн. Би нэрийг хэлж мэдэхгүй. Их сонирхтой гэж. Жил ярьсан юм. Гадаад явж үзэх гэж байгаа юм шиг. Өмнө явж ирсэн үү та? Үгүй ээ, би ганц удаа яваагүй. Одоо л явж үзэх гэж байгаа нэ. Гоё юм. Гоё. Дандаа манай хүүхдүүд явдгийг би бол явдаггүй. Эмээ ер нь одоо ингээ үйлчлэгээний салбарт ажиллахад хэцүү зүйл нь юу байна? Гिचүүдээ бид нар чинь нар цаг гаргагүй ажилладаг. Тэр чинь бид нар өглөө яриад орой 11 12 цагт буудаг. Цэвэрлэг энэ төр хийгдэх үү? Цэвэрлэгээ нэг хийсэн болол. Гэхдээ цэвэрлэгээ хийж явсаар агаад тэгээд 11 12 болох шүү дээ байхгүй юу? Тэгээд бид нар чинь бараг гэртээ нэг 2 3 өдөр ирж байгаа. Цэвэрлэгээ одоо ингээ яг үйлчлэгээний салбарт ажиллаад одоо энэ усудаа ингээ бүгдийг гаргана шүү дээ. Гаргасныхаа дараа танка цэвэрлээд том хог мөгийг аваад тэгээд энэ жоохон муухай шалмал ингээ муухай усмал терминийг жоохон цэвэрлээд тэгээд явдаг. Таны хувьд яаж яваад үйлчлэгээний салбарт ер нь ажиллаж би дөнгөж 24 дугаар сургуулийн 8 дугаар анги төгсөөд тэгээд шууд тэр солилын хутанд орсон. Тэр орсон. Сургууль мөрөд яваагүй. Өнгөрсөн амьдралыг эргээд сөхвөл ер нь одоо Наслмаа гэдэг хүн төрөөд өнөөдөр хүртэл хэрхэн яаж амьдарч байв? Энэ түүхийг би өнөөдөр бол төрөөд амьдаргал сайхан амьдарч байна. Хэдэн хүүхдийнхээ буйнд сайн явж байна. Миний дөрүүлээ надад ихсэн. Дандаа харж үздэг. Аюусаа сая би манай дөрөв сая надад байр авч өглөө. Тэгээд нэг өрөө том өрөө байранд амьдарч байна да. Хүүхдүүдтэйгээ учраад байранд сууж байна. Өн би гэрээ ороод ирсэн.
Мэдээж хүний амьдрал гэдэг дардан байдаггүй, хүн унаж босох үе бий, амьдралдаа бас шантрах үе ч гэж биш үү тий. Амьдралд бол нөхрөөсөө салгаж байгаа эвгүй байдаг юм байна. Ээж аавмаа байхад сайхан байж байгаа. Одоо бодоход өнгөцөө хон тэгэл жоохон тийм бодогддгүй шүү. Хүн тэгээд нас ахих тусам ижи аавыгаа илүү их сандаг. Тий, би бол ээж аав ээжээгаа илүү их сандаг. Дандаа нэг хай зүүддэг. Эмээ маань хэд хүрч байгаа вэ? Би одоо дөнгөж 65 таа. За. Ач зээ нар бол бас өнөрөгдөх юм болоо. За би бол 10 ачтай. Аа. Тэгээ бүгдээрээ 2 3 цэцэрлэгт явсан. Бусдын дандаа сургуул. Хамгийн бага нь 7 сартай хөгд байна. Одоо дөнгөж 7 сартай. Тийм л энэ да. Ачтай байгаа. Хөөхөн болцсон байгаа. Бага. Гадар тэгэл ганцаараа л хараад байна. Би энэ хорон дээр эргүүдэгээд ингээд гадар яддаг та. Эргүүдийнх ингээд согтоо могтоо ингээд хүүхд мөг зодод ийм байдаг та. Нэг усуудыг бариад цагтаа магдаад дуудаад өгдөг. Тийм ажил хийдэг. Одоо юу? Тий, одоо тийм ажил хийж байгаа. Эргүүд манай хорооноос гараад бид нар хоёулаа олон хүн явдаг. Тэгээ би нэг дарагтайгаа бид хоёр явдаг. Аха. Одоо бааны явж байгаа. Одоо иргэдэг хороогоороо ингээд хороогоороо ингээд гудамжаараа энэ одоо гудамжын мондон заа тэгэл энэ шонкор монкороор явдаг. За тэгээд энэ өглөө гараад орой 5 үл. Тэгээ сургууль мөрүүлээр явна. За тэгээд яг одоо нөгөө энэ тэнд яг энд нэг л хүүхдүүд чинь ингээл хүүхдүүдээ зодлоод боллоод нэг согтоо могтоо энд ингээл хитдэг үсттэй. Тэгээд хитээд ингээл эрүүл маргаан болоод байдаг та. Тэгээд тийм болол бид нар шууд очиад цагдаа нарт хэлчихдэг. Цагдаад хэлээд одоо хүүхдүүдийг хамгаалахтай. Тий. Тэгээд сайн дурын ажил юм уу? Сайн дурын ажил. Тийм ажил гэдэг би. Ядрахгүй байна уу та? Ядрахгүй. Бид нар өглөө 10-аас гараад өдөр 3 цагт буучих. Тэгэхээр энэ сайн дурын ажил дээр манай одоо урамшуул гэж байх ба тань дээр. Бага. За, нууц биш. Цалин. За, цалин 60000 сая. Гэтэ биднийг бол их яадаг. Сайн хүлээж авдаг. Заримдаа цугдраад биднийг амралтанд явуулдаг. Шагнал өгдөг. Өгдөг штэ бид нар. Тийм манай энэ орооныхан биднийг сайн үздэг. Тэгэхээр бас хорон дээр яг ингээд иргэдийг одоо тий гинтийн эрсдлээс бас хамгаалж тийм ажлуудыг ингээд эргүүл бол өдөр тутамдаа явдаг байх нь шүү дээ. Тий, явдаг. Тэгэхээр 2-3 хүн таны хувьд бол бас дарагтай гамт ингээд гудамж. Би дарагтайгаа хоёулаа гудамжаар явдаг. Өдөр болгон өдөрж ингээд алах уу? Өдөр болгон явна. Явдаг шүү дээ. Би гарахгүй болохоос бид нар шин загнаад байгаа юм чинь. Тэгэхээр одоо яг тэгэл яваалаа. Өнөөдөр бол өнөө маргаас тэгэхээр яг бас олон хүний амийг аврах ажил. Амийг аврах төлөвлөл явж байгаа шүү дээ. Хүний төлөөл явж байгаа шүү дээ. Гоё юу таны энэ хийхэд тэгээд. Надад ба сайхан. Гэж судаас хамаагүй тэр шүү дээ. Тийм ээ. Тэгээ надад гоё таалагддаг. Өнөө маргаас амраад нэгтгэс гарна. Тэгэхээр хэдэн хүний одоо ингэж болцсошгүй эрсдлээс сэргийлж амийг нь аварч байв манай эмээ. Би ята зөндөө үнийг амийн аварсоо. Хүүхдээ л амарлаа. Улсуудын явж байгаа мод амийн аварлаа. Тэгээд амраад тэгээд тэр надад баярлалаа юм гэлаалаа тэгээд явж байсан. За Наслмын шинжлэлийн маань нэвтрүүлэг учраас нэвтрүүлгийн маань цаг чагсаас өндөрлөгдөх чинь. Тэгэхээр шинжилтэй холбоотой гоё дурсамжаасаа хаваалцаад хоёулаа нэвтрүүлэг өндөрлөхөө. Таны хувьд гоё сэтгэл тоногсон хамгийн гоё гэгээлхэн дурсамжаасаа бидэнтэй хаваалцаач. Яалах гэдэг гоё. Одоо ингээд яалах болох гэж байна. Тэгээ яалах сайхан тэмдэглэнэ. Сайхан наацуудаагаа тэмдэглээ сайхан явах л санаатай л байна да. Явах л санаатай. Тэгээ хэдэн хүүхдүүдээ гэр орондоо бас сайхан тэмдэглэнэ. Тийм зоригтой л явж байна да. Тэгэхээр эмээ манай өвлийн үгс бэлэг авчихсан уу? Би яа тийм авч үзэггүй. Сургууль боолтой байхдаа авчихсан. Өвлийн үгнээс авчихсан шүү. Одоо бол тийм байхгүй. За баярлалаа эмээ. Та нарт баярлалаа. Та нарт шинжлэлийн дөргээд ажил төрөл өдөр амжилт хүсэж сайхан өгсөн өрөө. Шинжлэлийн сайхан ухтаад сайхан баярлцгаагаарай. За Наслмаа эмээдээ бас бидний урилгыг хүлээн авч сайтын маань 40 амарт хүрэлцэн ирсэн
Хүрхэн Ахмад Бооролдоо баярлалаа. Тэгээд Сүбэдэ цагийн сайтын хамт олноос энэ сайхан үзэсгэлэнтэй цэцгийн баглааг бэлэг болгон илгээ өгье. Танд тэгээд үргэлж гэрэлтэж олон хүний амийг авраарай. Эрүүл энх байгаарай. Тэгээд хүсэл мөрөөдлөө биелээд он солигдох тарган мөчөд халуун дулаан оронд хөөхтүүдтэйгээ шинэ жилээ сайхан тэмдэглээрэй юм ээ. За тэр ерөөл бол босстугай. Тайцсан сайхан байлаад өөр хүүхдүүдэд сайхан баярлуулаа. Гэр анда сайхан баярлцгаагаарэ хүүхдүүд минь. За баярлалаа. Баярлалаа. Танаас баярлалаа. Гидата. Сүбэдэ цагийн сайтаас үзэгч та бүхэндээ зориулсан бэлтгэж байгаа энэ жил нэвтрүүлгийн маань ээлж дугаарыг хүрээд өндөрлөж байна. За өнөөдрийн дугаарт бол үйлчлэгээний салбарт ажиллаж байгаад гавьны амралтанд гарсан Наслмай мэгэл оролцооллоо. Тэгээд нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараараа эрг уулзлаа. Баярлалаа.